Дизайнер нэрлээ Монголд ариун цэврийн өрөөний хүртээмж муутай бохир байдаг. Дээрэс нь одоо төлбөр авдаг, чоочтой байдаг. Хэдэн жавлантайгаа одоо хүртэл амьдарч байгаа зэргийг харахад бидний сэтгэлгээнд байгаа юм байна. Японд яагаад ариун цэврийн өрөөнд тийм гой цэвэрхэн хүртээмжтэй байгаа вэ гэвэл тэд нэр одоо ариун цэврийн өрөө бол биеэ засах, сэтгэлээ засах газар гэж үздэг учраас нэг номерт анхаардаг. 1960-аад оны үед бол Японд ч гэсэн ариун цэврийн өрөө нь маш хүртээмжгүй бохир байсан юм билээ. Тэгээд яг эмэгтэйчүүд нь санаачлаад ариун цэврийнхаа өрөөг яаж гоё цэвэрхэн байлгах вэ гэж маш их хөдөлгөөн өрнүүлээд тэгээд нийгэм даяараа Япончууд ариун цэврийн өрөөний хувьсгал хийсэн. Манай нөхөр зураач инхчүүлээ. Бид хоёр санаачлаад 0-оос эхлэе нэг төслийг санаачилсан. Энэ нь болохоор бусад одоо зураач, уран бүтээлч найз нартайгаа нийлээд ариун цэврийн өрөө бол хамгийн ариун бөгөөд гоё газар байж болно гэсэн санаагаар Монголд анх удаа уран зургийн үзэсгэлэн гардаг ариун цэврийн өрөөг бүтээн бий болгосон. 0-оос эхлэх 2 нь болохоор бид хоёр яг тэр Токио хотын хамгийн гоё дизайнтай нийтийн 0 болон ер нь Япончуудын 0-ийн хэрэглээ нь ямар байна гэдгийг сурвалжлаад нэвтрүүлэг бэлдээд ирсэн. Тэгэхээр тэр нэвтрүүлгээд 3 цуврал нэвтрүүлэг болж та бүхэндээ төлөвлөж байна. За бид хоёр энэ 0-аа хайж нэлээ явлаа. Тэгээд жоохон олохгүй бодилсан. Басан чи яг хайж зам бас нэг Францын 2 жуулчин одоо энэ 2 жуулчин маань газрын зургаас хайцсан бахаар бид хоёр та хоёрын 0 хайж байгаа юм чи яг тийм ээ гэдэг. Тэгээд зам нийлээд ерөөсөө олчлоо хамт. Энэ 0 маань ямар учиртай вэ гэхээр Toyo Ito гэж бас алдартай архитекторын ажил байна. За энэ архитектор маань болохоор Венецийн Биенналын одоо алтан арслан шагналтай мөн 2013 оны Прицкрийн шагналтай ийм архитектор байна. Тэгээ зөндөө олон шагналтай байсан. Тэр болгоныг одоо би дурдж чадахгүй та бүхэн өөртөө судлаарай. За энэ 0 маань болохоор юу илэрхийлж байгаа вэ гэхээр ерөнхийдөө мөөгийг санагдуулах хуц тий цаанаа ингээд модтой ой дотор ингээд мөөг ингэж ургацсан байгаа ч юм шиг юм сэтгэл төрүүлэхүүц гэж хийсэн байна. Мөн адил нөгөө нэг 0-ийн нөгөө нэг стандарт бай Иш хүн орцсон байна уу? За ороогүй нэ. За орж үзье хэвлээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ойлголтыг хөгжлийн юм автомат хэлбэлтэй байгаа тийм. За ингээ хаагдцсан. Яна гинт энэ 0 төгжигчвдээ. Эднэр бас ерөөсөө уншаад байгаа дандаа юм байна. Гимт хэрэгээс урьдчилан сэргийлсэн, гимт хэрэг гарахаас одоо хамгаалсан дандаа тийм зүйлүүд байгаад байгаа байхгүй тий. Тэр талыг айгүйх бодож архитекторийн шийдлүүдийг хийд юм байлаа. За энэ ч ингээд энэ угаалтурын шийдлийг хар. Эрэгтэй нойлоо 2 янзаар шийдсэн. Энд ч хүүхдэд дагуулсан магадгүй эрэгтэн аав хүн явж магадгүй шүү дээ. За энэ шийдвэл орж үзцгээе. За тэр одоо ингээ ороход за энэ ч хүүхдэд суулгаж агаад одоо бийцсах нь байна шүү дээ. Одоо энэ бол мэдрэгчтэй. Одоо ингээл мэдрээд гараа угаах нэ. Ингээд энэ надад ийм дизайнууд амар таалагдаад байгаа юм. Маш жижигхэн ирнэ амар хөөрхөн стандартуудыг маш их бодолцсон байгаа. Чинь ингээд цацраад ингээд хаашаашаа үсрээд байгаа юм ерөөс алга. За энэ чинь ингээд маш их конопууд байдаг. Бид нар бас яг Японы ойлуудыг бас одоо ямар үүрэгтэй гэдээ сайн мэдэхгүй байж магадгүй. Жишээ нь даралттай их усаар одоо нойлох усыг татах уу, бага усаар одоо нойлох усыг татах уу гэдэг хоёр сонголттой байдаг. Нойлын ингээд газрын зураг одоо зааварчилгаа мөн хараагүй хүмүүс зориулсан тэмдэглэгээнүүд бүх нойл дээр байгаа. Энэ зөвхөн нөгөө алдартай архитектор болохоор ингээд энийг тавиад байгаа биш ээ. Ерөөсөө энгийн тэ гудамжны сургуулийн нойл бүгд дээр нь ийм тэмдэглэгээ байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд одоо хүртээмжтэй байхыг тэр гарцнаас хүн гарч ирээд энэ хөтөч хавтангаараа яваад хөтөч хавтангаараа чигээрээ явсаар хагаад энд зогсох одоо тэмдэглэгэнд байгаа юм. Зогсох тэмдэглэгэнд байнгут энд одоо самбар дээр нөгөө нэг
юуны бичиг нэг байгаа байхгүй хаашаа ямар хүн аль нойл руу н орох уу гэд харааны бэрхшээлтэй хүн зориулсан. Тэгэхээр дээрэс нь харааны бэрхшээлтэй хүнд зориулсан энэ ямар ээлтэй гэдгийг яаж харах вэ? Энэ төвшингүүдийг хизээч зөрүүлэхгүй өөр хоёр материалаар хийсэн ч гэсэн яг нэг төвшин тэгээд наашаа ингээд чигээрээ явангууд энэ одоо нөгөө нэг тэмдэглэгээнээс харсан байгаа юм чи байшлаа мэдчихэж байгаа шүү дээ тий. Тэгэд энд болохоор бот нь онгойлох ботноо дараад ороход бас босгонд ямар ч тэглэх юм байхгүй. Хөдөлгөөнд маш чөлөөтэй тэрэгэн зэртэй бийцэхэд боломжтой ийм гоё хүртээмжтэй байгаа бүх элемент нь юм байгаад та үнэхээр баярламаар юм аа. За энэ хөтөж автангаараа явж байгаа одоо харааны бэрхшээлтэй хүмүүс маань ингээд за ямар асуудал тулгарч байгаа та бүхэн одоо харж байна. Ингээ урд дуранд шат тавих, түүц байх, одоо шонгийн мод таарах ч гэдэг юм уу. Энэ байдал бол хэрэг сэтэрсэн байгаа Монголд. Би яг үндэ бол бас энийг бас сайн мэддэггүй байсан. Хитэж хавтан ямар үүрэгтэй гэдгийг би зүгээр л яг үндэ гоёлын л зорилттой гэж ойлгодог байсан. Японд очснороо энэ маш чухал зүйл гэдгийг бас харсан. Монголд бол одоо харааны бэрхшээлтэй хүн явах нь битгээл хараатай хүн явахад маш хүнд байдаг. Фумихико Маки гэж аюул алдартай архитектор хүн байна. За тэр хүний бүтээсэн нийтийн ариун цэврийн 0 мөн адил гадныхан ирсэн яг видео авцсан бас сурвалжилсан байж байна. Юм гэдэг бол аюул жижиг дүүмаа гэдгийг харуулж шít. Одоо зөвхөн 0-ыг л айтайхан гой загвартай хийгээд л энэ чинь аялал жуулчлалын бус болчихж байгаа байхгүй юу? Почему я приехал так далеко, чтобы на туалеты, да? Ну, во-первых, это интересно. Я по образованию архитектор, занимаюсь тем, что я журналист и освещаю городские проблемы, интересуюсь городской средой, показываю разные страны. А туалеты — это одна из достопримечательностей Японии. Это та область, в которой японцы достигли небывалых высот. Ни в одной стране мира нет таких чистых, доступных и красивых туалетов. Это действительно то, чем Япония может гордиться, поэтому мы сейчас ездим и смотрим, как в Японии строят общественные туалеты. Что это не просто чистый, функциональный, удобный туалет, а это еще и точка притяжения, достопримечательность. Для проектирования туалетов приглашают известных архитекторов, и это становится украшением района. Это такая интересная история, чтобы показать моим зрителям и другим людям, как может быть, и чтобы люди брали пример с Японии в плане строительства общественных туалетов. Спасибо. Фумихико Маки болохоор одоо 93 онд бол Прицкрийн одоо шагналтай юм байна. Маш олон ингэ шагнал хүрсэн байна. Сая гуглдж хийсэн архитектуруудын бүтээлүүдийг харлаа. Үнэхээр супер. Ер нь бол яг хоо ийм төсөл явсан юм байна. Дандаа алдартай архитектуруудаа нойлыг цэцэрлэгт үрээлэн, скол, метроны газар, нийтийн олон хөлгсөн газар ч юм уу. Энэ бүхнийг хийсэн байгаа юм байна л да. Биш зайлвал бүдрээ дуунчлаа. Охин нь уйлаад бүр бэж яана. За хөлн бэрчиг байгаа да. Охтод нэм хөөрхөн те шууд реакцлж шít. 8айлж гэдэг цэцэрлэгт хүрээлэн болохоор яг 8айлжнаас санаагаа аваад ерөнхийдөө ингэж хийсэн юм байна. Далайн тунгалаг 8айлж гэж амтан байдаг. Тэрийг ингэ санагдуулах хуц ингэ хийгдсэн байгаа байхгүй. Одоо гэрэлний юм тоглолтууд дунд нь байгаа нөгөө нэг цэцэрлэг төрөлнгийнхаа модыг хүртэл ашиглаад одоо интерьер архитекторынхаа шийдэлт ингээд тусгаж өгсөн байна. Тэгээд гар угаах хэсэг гэхэд те хүүхэд гараа угаах, мөн том хүн гараа угаах ерөөсөө дээрээс өгж байгаа гэрэл эдэр нь болохоор ерөөсөө юм гудамжны хүм болгоны нийтийн 0 биш юм шиг ингэж гой цэвэрхэн те манайхнаар бол маш үнэтэй газар ороод ирсэн юм шиг сэтгэл төрүүлэхээр гэхдээ тэр гол нь бас энэ Японы арт түмний энэ өөрсдийн юмыг аюу хайрлах те одоо энэ байгаа юмаа их цэвэрхэн хэрэглэх дагаад нөгөө нэг үйлчлэгээ нь бас тэрийгээ дагаад маш цэвэрхэн дор бүрэн цэвэрлждэг тэр юмуд нь бас их таалагдаад байна. Альва байгууллага, альва улс орны нөгөө нойлын л харахад тэр тухайн улсын хөгжил дэвшил ямар шүү үйл ажиллагаатай, ямар одоо философитой арт түмэн бэ гэдэг бүх юм харагддаг. За тэгээд тийм учраас бид нар тэр философоо одоо өөрчлөхгүй юм бол
модон жорлонгосоо салахгүй нэ гэдэг би одоо дахин хэлээд байгаа. Засах бүрэн болцоо та. Бид нар ерөөсө боломжгүй бүтэхгүй гэд ерөөсө тэгж болохгүй. Хүн болгон дор хүрнэ анхаарад энэ бүхэн дээр сэтгэлээр тавихад бол энэ байдлаас гарч чадна гэж би итгэдэг. Ерөөсө бас нэг ийм юм шиг надад санагддаг. Ерөөсө сая бид нар жишээ нь зураачдын урлагийн нойлыг янзлсан шүү дээ. Тэр нойлыг янзлахад бол жишээ нь оргуу хоосноос тэр бүхнийг эхлүүлээд ямар ч хэлсэн Монголд байхгүй тийм үзэсгэлэн гардаг 3 дахь одоо үзэсгэлэн гарцсан байгаа. Тийм нойлыг хийсэн. Мөнгөтэй бол бүхнийг хийдэг гэсэн бол худлаа. Бид нар сэтгэл байвал бүхнийг хийж болдгиймаа гэдгийг одоо харуулсан тэр төсөл болсон тийм нойлын сэтгэлийн төсөл маань. Тэгээд хүн бүр дор хүрнэ өөр өөрсдийнх нь гэрийнхаа нойлыг одоо хашааныхаа нойлыг янзлах те тэр бүхнийг янзлах юм бол бид нэр модон жорлонгоосоо салж чаднаа. Дээрээс нь муухай энэ үр торхоо язгансан өвчин зовлонгоосоо салж чаднаа гэдгийг одоо би бардам хэлж чадхаар байна. За энэ хэд зүгээр метроны энгийн л метроны нойл гэхэд ийм цэвэрхэн гоё загвартай байгаа байхгүй. Зөвхөн шилдэг архитекторуудын нойлыг бас үзээгүй. Бид хоёр одоо метро, албан байгууллага, музей, галерей, гудамжны зүгээр жирийн нойлч гэдэг юм өчнөө нойлыг үзсэн. Бүгдээрээ маш цэвэрх. Энэ шийдлүүд нь маш өөрмөц. За энэ метроны нойлонд одоо хоёр хүн биеийг гаргаж өгч харж байна. Бас гоё өнгө дизайнтай байгаад таних тэмдэг гэхэд маш өөрмөц, сонин содон байдаг. Энэ жирийн нойлуудын тухай яриад байгаа шүү дээ. Тэгмээ шилдэг архитекторын шийдэлтэй нойлууд бол бас биш цэвэрхэн гэж ихтэй. За дээрэс нь энэ ч том толинууд бол хаасаагүй байрлуулсан байт юм бэл. Бүтэн биеэрээ одоо харах зорилттой нойлууд зөндөө байсан. За мөн газрын зураг нь бол бас л энгийн нойлд байдгаа. Савн нь дуусчихсан ч юм уу, аль эсвэл нойлын цаас нь дуусчихсан ч юм уу, тийм ариун цэвэр үүрэг бол Японы хаанаас ч ирээд олохгүй. Тэгээд нойлын хувьсгалыг эхлүүлцгээе.